Сайн байцгаана уу? За би мөнгөн соко Japanese-гээ сувгийнхаа нэрээр ийм подвол хэлсэн байгаа. Тэгээд өнөөдөр энэ подволкомсод бичлэгээ хийж байна. За өнөөдрийн хичээл дээр эдгээр 13 үгийн цаг та бүхэнд тайлбарлаж өгөх болно. За тэгээд хамгийн ихэнд хийх чухал ажил байгаа. За энэ текстийг хараад та эдгээр зэрэг ойлгож байна вэ гэдгээ шалгаад үзээрэй. Тэгээд хэрвээ баг зэрэг ойлгож байна гэх юм бол хичээлээ үргэлжлүүлээд үзээрэй. Харин энэ хичээлийг хараад би ойлгож байна, за утгыг сайн мэдж байна гэх юм бол өнөөдрийнхөө хичээлийг үзэхгүй байж болно гэсэн үг. За энэ текстэн дээр гарч байгаа за өнгөөр ялгцсан хэсгийн үгийг хэдүүлээ хамтдаа хараад явцгаая. За хамгийн эхнийх нь канке сүрү гэсэн үг байна. Канке гэсэн нийлэмж ханз байна. За тэгээд юу гэсэн утгатай вэ гэхээр холбоо, хамаарал гэсэн утгатай. За канке гэхээр холбоо, хамаарал гэсэн үг байна. За нэг удаа хэлээд үзье. Канке. За сайн байна. Тэгээд мэдээж сүрүү залхахаар нэр үгээс үйл үг бүтдэг байгаа гэсэн үг. За тэгэхээр холбогдох, хамаарах гэсэн утгатай болно гэсэн үг. Жишээ үйлбэрээ хараад үзье. За монгороны канке сүрүү бунка о манабимасу. За монгороны канке сүрүү бунка о манабимасу. За Монголтой холбоотой, Монголтой холбогдох соёлыг суралцна гэсэн утгатай байна, тийм. Монгороны канкей сүрү бунка о манабимасу. За жишээ үйлбэрээ дахиад нэг удаа дагаад хэлээд үзье. Монгороны канкей сүрү бунка о манабимасу. За маш сайн байна. Хичээлээ зогсоож байгаад тэмдэглээд сайн авъя шүү. За дараагийнх нь үг болохоор за генжитсу гэсэн үг байна. За генжитсу гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр бодит байдал гэсэн утгатай. Бодиттой байдал гэсэн утгатай. Генжитсу. За нэг удаа дагаад хэлээд үзье. Генжитсу. За сайн байна. За энэ үгний араас теки гэсэн ханз ороод ирсэн байна. Теки. За тэгээд той за хамааруулах. Той гэсэн утга гарч ирнэ гэсэн үг. Жишээ нь шакай теки гэдээ ороод ирсэн байна эхнийх нь. За шакай гэдэг маань нийгэм гэсэн утгатай. За шакай теки гэхээр нийгэмтэй холбоотой гэсэн утга санаа илэрхийлнэ гэсэн үг. За дараагийнх нь бунка гэдэг маань соёл гэсэн үг тийм ээ. За тэгээд бунка теки гэдээ ороод ирэхээр соёлын за айлсвал соёлтой тухайн соёлтой холбоотой гэсэн утга санаа илэрхийлнэ гэсэн үг. За мөн кожин гэдэг маань хувь хүн гэсэн утгатай. За кожин теки гэхээр хувийн за хувь хүний хувьд гэсэн утгатай. За хувь хүнд хамаарах гэсэн яг нь утга санааг илэрхийлнэ гэсэн үг. За генжитсу гэдэг маань ерөнхийдөө бодит байдал гэсэн утгатай. За генжитсу теки гэхээр бодиттой гэсэн утга санааг илэрхийлэх нэ. Дараагийн үгийг харъя. Дараагийн үг нь хука гэсэн үг байна. Хука. За хука гэдэг маань бусад гэсэн утгатай. За нэг удаа дагаад хэлээд үзье. Хука. За сайн байна. За жишээ өгүүлбэрээ уншаад үзье. Хукано хитоно за икен мо кику кото ga taisetsu desu. Hokano hito no iken mo kiku koto ga taisetsu desu. За бусад хүний за hokano hito гэдэг нь бусад хүн болох нь байна. За тэгээ бусад хүний икен гэдэг маань санал гэсэн утгатай. Саналыг ч гэсэн замон ч гэсэн гэсэн утгатай тий. Бусад хүний саналыг ч гэсэн кику котога тайсэцүү дэс. Сонсох нь чухал. Тайсэцүү гэдэг маань чухал гэсэн үг байна. За бусад хүний саналыг ч гэсэн сонсох нь чухал гэсэн утгатай өгүүлбэр байна. За жишээ өгүүлбэрээ нэг удаа дагаад хэлээд үзээрэй. Hokano hito no
意見も聞くことが大切です。За сайн байна. За дараагийнх нь цүгэ гэсэн утгатай. Цүгэ. Он сар өдөр дээр за зүгэ гэсэн дуудлагаар орж ирж шүү. За зүгэ гэсэн дуудлага нь ихэнхдээ орж ирдэг гэсэн үг шүү. За зүгэ. За энэ бас биччихье. Зүгэ. За жишээлх юм бол この契約は3月31日付で終わります. За契約гэдэг маань гэрээ гэсэн үг байна. Гэрээ. За この契約はэнэ гэрээ бол 3月31日付で終わります. 3 сарын 31-ний өдрөөр дуусна. За гэсэн утгатай өгүүлбэр байна. Жишээ өгүүлбэр байна. За нэг удаа жишээ өгүүлбэрээ дагаад хэлээд үзье. この契約は3月31日付で終わります. За маш сайн байна. За эхлээд харуулсан текстээ хамтдаа утгыг гаргаад явъя гэж бодож байна. За 将来の進路を考えることは за ирээдүйнхээ за шинроо гэдэг маань юу хийх талаар гэсэн утгатай. Ямар ерөнхийдөө алхмаар явах вэ гэсэн утгатай. За ирээдүйд юу хийх тухай бодох үедээ 今の生活と考え方に関係する大切なことです. Одоогийн амьдрал за болон тоо гэж амжаа болон гэсэн утгатай. Болон за сэтгэж байгаа зүйлтэй кангаe ката. За бодолтой гэсэн утгатай тий. Бодолтой за канке гэдэг маань холбогдох гэсэн үг тий. Холбоотой чухал зүйл юм аа гэсэн маань. Тайсэцүна кото дэс гэдэг чухал зүйл. За 将来の進路を考えることは今の生活と考え方に関係する大切なことです. しかし, за しかしгэдэг маань гэвч гэсэн утгатай. 理想だけで決めるのではなく, за 理想гэдэг маань төсөөлөл гэсэн утгатай. Тэг бодит биш төсөөлөл. За төсөөл зөвхөн даке гэдэг маань зөвхөн төсөөллөөрөө шийдэх биш. Дэва нако гэдэг маань шийдэх биш гэсэн утгатай. Зөвхөн төсөөллөөрөө шийдэх биш. Генжицу о мите. За генжицу о мите. За одоогийн нөхцөл байдлаа хараад 現実的な計画を立てる必要があります. За現実的гэхээр бодтой гэсэн утгатай тий. Одоогийн нөхцөл байдлаа хараад бодтой за計画を立てる. За теки гэдгийн араас ер нь бол на орж ирнэ. На тэмдэгмээр болно гэсэн үг. 現実的な計画を立てる必要があります. За бодтой төлөвлөгөө боловсруулах. За計画を立てるгэдэг маань төлөвлөгөө боловсруулах гэсэн утгатай. За 必要があります. За төлөвлөгөө боловсруулах шаардлагатай. 必要がありますгэдэг маань шаардлагатай, шаардлага байна гэсэн утгатай. Дахиад хоёр дахь өгүүлбэрийг уншаад үзье. За しかし理想だけで決めるのではなく、現実を見て現実的な計画を立てる必要があります。他の選択があるので、条件を比べていろいろ考えた結果、3月31日付でやめることにしました. 他の選択があるのでгэдэг маань бусад сонголт байгаа учраас гэсэн үг. Хукано сентаку гэдэг маань сонголт гэсэн үг. За бусад сонголт байгаа учраас ноде гэдэг маань учраас. За жокен о крабете. За нөхцөл болцлыг яах нь харьцуулаад гэсэн утгатай. Крабете гэдэг маань харьцуулаад гэсэн утгатай.
За, joking о kurabete нөхцөл байдлыг харьцуулаад нөхцөлийг нь харьцуулаад гэсэн утгатай тийм. Iroiro kangaeta kekka за янз бүрийн зүйлийг яг нь бодсны үр дүнд за нөхцөлийг харьцуулаад за янз бүрийн тухай бодсны үндсэн дээр бодсны үр дүнд кекка гэдэг маань үр дүнд гэсэн утгатай тийм. Үр дүнд 3月31日付でやめることにしました. 3 сарын 31-ний өдрөөр яг нь болохоор шийдсэн. За одоогийн магадгүй ажиллаа гэсэн утгатай тийм. Болохоор шийдсэн. За гэсэн утгатай текст байна. За эхнээс нь нэг удаа дагаад хэлээд үзье. Нэг өгүүлбэрээр нь хэлээд үзье шүү. За би эхлээд уншия. 将来の進路を考えることは今の生活と考え方に関係する大切なことです。しかし、理想だけで決めるのではなく、現実を見て現実的な計画を立てる必要があります。他の選択があるので、条件を比べていろいろ考えた結果、3月31日付でやめることにしました。За сайн байна. За ихтэй сургуульд яг нь иймэрхүү байдлаар яг нь сая үтсэн хаанц маань орж ирэх текстэн донд орж ирэх нэ гэсэн үг байх нэ. Тэгээ үргэлжлүүлээд дахиад нэг текст харъя. За эдгээр текстийг та хэд хараад за ерөнхийдөө утгыг яг нь мэдэж байна гэх юм бол энэ хичээлийг үзэхгүй байж болно гэсэн үг. Харин энэ улаанаар тэмдэглэсэн үг за бусад үгийг сайн мэдэхгүй байна гэх юм бол за хичээлээ бас үргэлжлүүлээд дуустал нь сайн үзээрэй. За эхнийх нь за маш амархан байна те. Компьютер. За компьютер байх нь. Компьютер. За нэг удаа хэлээд үзье. Компьютер. За сайн байна. Жишээ өгүүлбэрээ нэг удаа уншаад үзье бүгдээрээ. За ие байх нь те. Ие де компьютерを使って情報を調べます。情報を調べます. За мэдээллийг шалгадаг. 情報を調べます гэдэг нь мэдээлэл шалгах гэсэн үг. За家でコンピューターを使って情報を調べます. За жишээ хэлбэрээ дахиад нэг удаа дагаад хэлээд үзье. 家でコンピューターを使って情報を調べます. За сайн байна. За дараагийн үг 세이카츠. За 세이카츠 гэдэг маань амьдрал гэсэн утгатай. 세이카츠. За нэг удаа хэлээд үзье. 세이카츠. За сайн байна. Амьдрал гэсэн утгатай. За жишээ өгүүлбэрээ үзье. За интернетは人々の生活を大きく変えました. За интернет бол интернет гэдэг нь интернет бол хүмүүсийн за хито битoo гэх яг нь хүмүүсийн гэсэн утгатай. Хүмүүсийн амьдралыг өөкику каймашта томоор өөрчилсөн. За интернет бол хүмүүсийн амьдралыг томоор өөрчилсөн. За гэсэн утгатай жишээ өгүүлбэр байна. За нэг удаа би хэлээд үзье. Та дагаад хэлээрэй. インターネットは人々の生活を大きく変えました. За сайн байна. Дараагийнх нь шакай гэдэг үг. Шакай гэдэг маань нийгэм гэсэн утгатай. За нэг удаа дагаад хэлээд үзье. Шакай. За сайн байна. Жишээ өгүүлбэрээ хараад үзье.
社会の問題について話し合います. За, нийгмийн асуудлын тухай. За, нийт цэйтэй нь тухай гэсэн утгатай. За, нэр үгийн араас за, nii нөхцөл орж ирээд цэйтэй. Ханашиаймас. Ярилцсан, харилцсан, ярилцсан гэсэн утгатай. За, 社会の問題について話し合います. За, одоо дагаад хэлээд үзээрэй. 社会の問題について話し合います. За, маш сайн байна. Дараагийн ханзаа харъя. Дараагийн ханз нь денши. Цахим гэсэн утгатай. Денши гэдэг маань цахим гэсэн утгатай. За, жишээлх юм бол денши мэрү дэ ленраку кудасай. За, цахимаар гэсэн утгатай. Цахим мэйлэр. За, мэйлэр гэхээр ер нь бол мэрү гэхээр яг нь ойлгоч нь гэсэн үг. Тэгтээ яг нь денши мэрү гэж ерөнхийдөө мэргэжлийнх нь үг хэлэгддэг гэсэн үг. За, тийм учраас мэйлэр холбоо бариарай гэсэн утгатай байна. За, жишээ өгүүлбэрээ дагаад нэг удаа хэлээд үзье. Денши мэрү дэ ленраку кудасай. За, Японы ихэнх ажил ерөнхийдөө денши мэрү буюу за, мэйлэр ерөнхийдөө харилцдаг нь их байдаг гэсэн үг. За, тэгээд жишээ өндөр за, их байдаг. За, дахиад нэг удаа жишээ өгүүлбэрээ хэлээд үзье. Денши мэрү дэ ленраку кудасай. За, сайн байна. Дараагийнхаа үгийг харъя. За, дараагийнх нь денши гэдэг дээр яг нь ка ороод ирсэн байна. За, ка гэдэг маань юу гэсэн утгатай вэ гэхээр за, денши ка. За, цахимжилт гэдэг яг нь нэр үг. Цахим денши ка гэхээр яг нь цахимжилт болно. За, денши гэдэг маань цахим гэсэн үг байсан тий. За, энэ ка гэд орж ирэхээр цахимжилт бол. За, денши гэдэг маань цахим гэсэн үг байсан тий. Тэгээ денши ка гэхээр цахимжилт гэсэн утгатай болно гэсэн. За, жишээ өгүүлбэр харъя. Кайша дэва шорui no денши ка га сүсүндэ имас. За, компанид маань бичиг баримт яг нь бичиг баримтны цахимжуулалт урагштай явж байна. Сүсүндэ имас гэдэг нь урагштай явж байна гэсэн утгатай. За, жишээ өгүүлбэрээ нэг удаа хэлээд үзье. Кайша дэва шорui no денши ка га сүсүндэ имас. За, захимжилт гэхээр яг нь за, файлыг яг нь компьютер дээр за, захимжилт гэхээр яг нь бичиг баримт цаас их байсан бол яг нь тэрийг яг нь компьютер дээрээ файл маягаар хадгалахыг бас яг нь илэрхийлж байна гэсэн үг шүү. За, дараагийнх нь үг хажиме гэсэн үг байна. Хажиме. За, хажиме гэдэг маань хоёр өөр янзаар бичигддэг байгаа. За, энэ хоёрыг хоёулангийн хажиме гэж уншина. Хажиме гэж уншина. За, хажи тэгээ араас нь мэ гарч ирсэн байна тий. Хажиме гэж уншина. За, жишээ өгүүлбэр дээр та хэдэд тайлбарлаад өгье гэж бодож байна. За, энэ хоёр жишээ өгүүлбэр байна. За, жишээ өгүүлбэр дээр та хэдэд тайлбарлаад өгье гэж бодож байна. За, жишээ 1 дээр амега фури хажимемашта. За, бороо орж эхэлсэн. За, юмны эхэлж байгаа хэсгийг яг нь за, эхнийх нь ханзаар илэрхийлэх нь байна. За, анхны гэсэн утгаар орж ирэхдээ яг нь хоёр дахь ханзаар орж ирнэ гэсэн үг шүү. За, анхны гэсэн утгатай. За, жишээлх юм бол Нихон дэ но сейкацу но хажиме ва тайхэн дэшта. За, Японд дах за, анхны амьдрал яг нь хэцүү байсан. За, Японы
эхний яг нь амьдралын эхний хэсэг, за Японы амьдралын эхний одоо хэсэг хэцүү байсан гэсэн утгатай байна. За эхлэл, за нөгөөх нь эхний за туршлага, за хамгийн анхны одоо болж исэн зүйл гэсэн утгаар яг нь хоёр дахь ханз нь орж ирнэ гэсэн. За ямар нэгэн үйл явдал эхлэхийг яг нь эхний ханзаар илэрхийлнэ гэсэн үг шүү. За тийм учраас амега фури хажимемашта гэдэг дээр эхнийх нь. За Нихон дэ но сейкацу но хажиме ва тайхэн дэшта. За хоёр дахь хэсэг нь орж ирж байна те. За ийм ялгаатай шүү. За дараагийн ханз нь ичисрү гэдэг ханз. За байрлах, за мөн байр суурь эзлэх гэсэн утгатай. Ичисрү гэдэг нь байр суурь эзлэх гэсэн утгатай байна. За жишээ өгүүлбэрээ харъя. За коно сейдо ва шакай но нака де жуuyou na ichi o шимете имасу. За ичисрү гэдэг нь байрлах, байр суурь эзлэх гэсэн утгатай. За нэг удаа хэлээд үзье. Ичисрү. За сайн байна. За жишээ өгүүлбэр харъя. Коно сейдо ва шакай но нака де жуuyou na ichi o shimete imasu. За энэ коно сейдо гэдэг нь энэ тогтцол. Энэ тогтолцоо гэсэн утгатай. За энэ тогтолцоо гэсэн утгатай. За энэ тогтолцоо бол за нийгэм дунд шакай но нака де нийгмийн дунд жуuyou na ichi o shimete imasu. За чухал байр суурийг эзэлж байна. За shimete imasu гэдэг нь эзэлж байна гэсэн утгатай. За жишээ өгүүлбэрээ нэг удаа дагаад хэлээд үзье. Коно сейдо ва шакай но нака де жуuyou na ichi o shimete imasu. За сайн байна. За дараагийнх нь хутуундо. За хутуундо гэдэг нь ихэнх нь гэсэн утгатай. Ихэнх нь, дийлэнх нь гэсэн утгатай. За жишээлх юм бол хутуундо но хитō ga компьютерを利用しています. За дийлэн хүн компьютер хэрэглэдэг гэсэн утгатай. За нэг удаа жишээ өгүүлбэрээ дагаад хэлээд үзье. Хутуундо но хитō ga компьютерを利用しています. За сайн байна. За ямар ч байсан хэдүүлээ. За сая энэ текстэн дээр гарсан за шинэ үгүүдээ үзээд авлаа. За одоо яах вэ гэхээр хэдүүлээ. За энэ текстийнхаа утга санаа гаргаад үзье. За эхнийх нь 1990年代半ばからコンピューターを使って生活する人が少しずつ増え始めました. За 1990 оны сүүлээс нэндай накаба гэдэг маань 1990 оны дундаас гэсэн утгатай тийм. Нэндай накаба гэдэг дунд үеэс за компьютерを使って生活する人. За компьютер ашиглаж амьдардаг хүн. За скоши зүцү баг багаар гэсэн утгатай тийм. Фуэ хажимемашта. Баг багаар яг нэмэгдэж эхэлсэн гэсэн байна. Фуэру гэдэг нь нэмэгдэх гэсэн. За фуэ хажимеру гэдгээр нэмэгдэж эхэлсэн гэсэн утгатай. За 1990 оны дунд үеэс компьютер ашиглаж амьдрах хүмүүс баг багаар нэмэгдэж эхэлсэн. Сорени ёри түүнээс шалтгаалж шакай но шикүми я хатаракиката мо хенка ши. За түүнээс үүдээд нийгмийн за бүтэц шикүми гэдэг нийгэм ерөнхийдөө гэсэн утгатай тийм. Нийгмийн бүтэц болон хатаракиката ажиллах за үйл явц, ажиллах арга барилч мөн
өөрчлөгдөж. Хенкаши гэдэг нь өөрчлөгдөж. За, жохо о денши де ацкау деншика га сусимимашта. За, жохо гэдэг маань мэдээлэл гэсэн утгатай. Тийм мэдээллийг цахимаар. За, боловсруулах ацкау цахимаар. За, авч хэрэгжүүлэх гэсэн утгатай. Авч хэрэгжүүлэх цахимжилт мөн урагшилсан. Сусимимашта. Урагшилсан гэсэн утгатай. За, сорени йори шакай но шикуми я хатараки ката mo henka shi jouhou o denshi de atsukau denshika ga susumimashita. За, この時期は社会が新しい形へと、さあ、この時期は社会が新しい形へと変わり始めた初めの段階に位置すると考えられます。За, энэ үе гэсэн утгатай жиг маань үе. Энэ үе бол нийгэм新しい形へ. За, шинэ хэлбэр рүү кавари хажимета. За, өөрчлөгдөж эхэлсэн эхлэл. За, данкай гэдэг маань үе шат. За, эхлэлийн үе шат нь эхлэлийн үе шатанд за байрлж байна, эзэлж байна гэсэн. За, эхлэлийн үе шат нь үе шатыг эзэлж байна гэсэн. За, эзэлж байна гэж бодогддог. Кангаираримас. Бодогддог гэсэн. За, гензай дэва. За, одоо цаг үед бол ほとんどの人が仕事や勉強、連絡のためにコンピューターを利用しています。Ихэнх хүмүүс за шигото ажил болон яа гэдэг маань болон за бенкё хичээл за сурлага за хичээлдээ за холбоо барихын тулд но тамэни ренраку но тамэни холбоо барихын тулд компьютерийг риоштэймас хэрэглэж байна гэсэн утгатай текст байна. За, нэг удаа би уншаад үзье. Та бас дагаад уншаарай. 1990年代半ばからコンピューターを使って生活する人が少しずつ増え始めました。それにより社会の仕組みや働き方も変化し、情報を電子で扱う電子化が進みました。この時期は社会が新しい形へと変わり始めた初めの段階に位置すると考えられます。